Өмнөх удаад бид Гялгаруут задрах хугацаанд Монгол орны түүхэнд юу болсон талаар өгүүлсэн. Харин энэ удаад Хуванцар сав задрах хугацаанд хүн төрлөختний ирээдүйд юу болох вэ? Хамтдаа ирээдүй рүү аялцгаая. Өнөөдөр хайсан Хуванцар сав хизээ задрах вэ? 2035-аас 40 он хойд мөсөн далайн мөс хайлж дуусна. 2099 он далайн түвшин нэмэгдэж Амазоны ширэнгэн он 80% алга болсон байна. 2150 он хүний оюун ухааныг AI хиймэл оюун ухааны тусламжтайгаар асар ихээр нэмэгдүүлсэн байна. 2170 он сарны гадаргуун доор шинэ хотууд барьж эхэлнэ. 2230 он хамгийн хурдан сансрын хөлөг гэрлийн хурдаар аялах боломжтой болно. 2300 он супер хүчийг хүмүүр эзэмших боломжтой болно. Яг л төмөр хүн шиг. 2500-аас 2600 он 20-21-р зуунаас үлдсэн Хуванцар сав болон бусад хаягдл бүтээгдэхүүний ихэнх нь задарч дуусна. Тэд дэлхий дээр байх хугацаанд байгаль орчинд асар их хөнөөл учруулж экосистемийг гэмтээсэн байна. Хуванцрын хогийн сав хуу ба хүргэлээ. Хуванцар саваа над руу хийгээрэй. Харин би дахин боловсруулах үйлдвэрт өгөх болно. Намайг хаанаас олох вэ гэж юу? Маш ойрын ирээдүгээс.